За та бүхний мэдж байгаачлан Монгол улсын 27 дахь ерөнхий сайд Норвей Алтан уягтай холбоотой ээлжид нэгэн шүүх хурал одоо явагдаж байна. Ээлжид гэж хэлхийн учир нь энэ яригадаад байгаа хэрэг бол 2017 оноос анх яригдаж шалгагдаж эхэлсэн гэж ярьдаг. За ингээ 2002 оны 4-р сард Норвей Алтан уяг ерөнхий сайдыг ялагдагчаар татсан. Өнөөдөр ингээд 2026 оны 3-р сар буюу бүтэн 4 жилийн турш үргэлжлээ явж байна. 4 жилийн турш үргэлжлээ явж байгаа энэ хэргийн хян шийдвэрлэх явцад Алтан уяг гэж хүнийг 3 удаа цагаатглаа. 3 удаа цагаатглаа. Энэ болгонд дахиад цаашаага дараагийн шатыг эхлүүлж ингээд энэ шүүхийн цагаатгаад байгаа шийдвэрийг үл зөвшөөрч ингэж яваад байна. Норвей Алтан уяг бол Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшнэ гэдгээ ил тод илэрхийлсэн. Ардчсан намаас өрсөлдөх бололцоотой кандидатуудын дунд ер нь нийгмээс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бололцоотой кандидатуудын дунд хамгийн өндөр рейтингтэйгээр эренблэгдэж яваа улс төрч. Одоо 2027 оны улсын хурлын сонгуульд ардчилсан намаас өрсөлдөж болзошгүй учраас хэргийг ингэж зориуд удаашруулж эрх баригч нам нөлөөлж энэ үйл явц болж байна гэж ардчилсан намын мянган гишүүд үзэж байна. Хэргийн үйл баримт процессыг харахаар ингэж бодохоос бас аргагүй байна. 4 жил 3 удаа цагаатчаад байхад дахиад ингээл явж байна. Монгол улсын ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхлоо илэрхийлснийхэн дараа энэ үйл явц бүр идэвчж байна. Тэгэхээр эндээс бол нэг логик харагдаж байгаа. Энэ улсад ардын намаас, эрх баригч намаас өөр хүн ерөнхийлөгч нэр дэвшүүлж болдгүй юм уу? Ардчсан намын нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд яаж болохгүй юм уу? Арай гайгүй рейтингтэй байгаа юм хийж бүтээхээр олондоо танигдсан энэ хүмүүсийн заавал хууль шүүхээр ингэж олон жил ингэж явах ёстой мó гэдэг логик харагдаж байгаа.